Бурхан минь өнөөдөр бид бүхэн таны ариун номыг дэлгэж унших гэж байна. Тэгээд өнөөдөр бидэнд бэлдсэн үгээрээ дамжуулж бидний итгэлийг та босгож бидэнд юунд итгэж, юунд найдаж, юуг дагаж байна гэдгээ өшөө илүүгээр таньж мэдэх юм боломж өгөөч. Энэ бүгдийг таны хайртай хүү ариун Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен. За, өнөөдрийн сургаал номлолын маань сэдэв бол Библи юуны тухай өгүүлдэг вэ гэсэн сэдэв байна. Хизээ нэгэн өдөр хин нэгэн танаас чиний уншиж байгаа энэ ном Библи гэдэг ном чинь ямар утгатай юу агуулдаг, юуны тухай гардыг бэ? Юуны тухай бичигдсэн ном бэ гэж асууж байсан. Та өөрөө эсвэл энэ талаар бодож үзэж, тунгааж өөрөөсөө асууж байсан уу гэдэг энэ асуултыг бас хамгийн түрүүнд би танаас асуумаар байна. Ариун Библи номны маань энэ Библи гэдэг энэ үг маань бол грек үгнээс гаралтай. Библиос буюу одоо номнууд гэсэн ийм үг байдаг. Хүүхэд байхад 10 жилийн хичээлдээ бид нар орос хэлний хичээл үзэж байхад тэнд номын санг библиотека гэж хэлдэг гэж бидэнд бас зааж өгсөн шүү дээ. Тэгээ би хүүхэд байхдаас яг энэ анх орос хэл дээр номын сан гэдэг үгийг цээжилж байхдаа Христийн шашинтай хүмүүсийн уншиж судалдаг энэхүү Библи гэдэг үгтэй төстөө ижил одоо үндэстэй байна гэж анзаарч ирсэн. Тэгээд дараа нь одоо Библи гэдэг номыг өөрөө уншаад үнэхээр энэ Библи гэдэг үг бол өөрөө номнууд буюу номын сан гэдэг утгатай үг юм байна гэдгийг ойлгосон. Одоо ариун Библи гэдэг маань ариун номнууд гэсэн утга санааг илэрхийлдэг утгатай. За мэдээж энэ ном маань дотроо 66 номтой, дээрээс нь 2 одоо гэрээнээс бүрддэг. За ийм гайхалтай судар байгаа. Тэгэхээр өнөөдөр би та бүхэнд бүхэлдээ энэ ном яг юуны тухай өгүүлт юм бэ? Энэ номны гол одоо санаа, Бурхан энэ номыг хүн төрөлхтөнд өгсөн нь ямар зорилготой юм бэ гэдгийг хамтдаа бас мэдэж ойлгож авъя гэж бодсон юм аа. Эхний ишлэл маань Эхлэл номын 1:1. Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ гэсэн. Тэгэхээр бидний уншсанаар Эхлэл номын 1-р бүлгийн 1-р ишлэлдэр Бурхан тэнгэр газрыг бүтээж тэгээ цаашаа үргэлжлэхдээ Бурхан гэрэл бий болог хэмээн амаараа айлдаж Бурхан 6 өдрийн дотор энэ дэлхий дээр бүх зүйлсүүдийг бүтээсэн тухай Библиэр гардаг. Хамгийн гайхалтай нь энэ Эхлэл номын 1-р бүлэг дээр эзэн үгээ айлдав, эзэн амаараа айлдав, эзэн хэлв гэдэг одоо ишлэлүүд маш олон гардаг байна. Хамтаа эдгээрээс хэдийг уншицгаая. Эхлэл номын 1-р бүлгийн 3-р ишлэлдэр тэгээд Бурхан гэрэл бий болог гэсэнд гэрэл бий болов гэсэн байна. Мөн 6-р ишлэлдэр нь Бурхан усан дотор окторгой бий болж усыг уснаас салгаг гэж айлдав. 9-р ишлэлдэр нь Бурхан тэнгэрийн доорх ус нэг дор хоримтлагдаж хуурай газар ил гараг химээсэнд тэр нь ёсоор болжээ. 11-р ишлэлдэр тэгээд Бурхан газар дэлхийн нэлх ногоо, үр тургамал, үт жимсний модыг төрөл төрлөөр нь ургуулаг гэсэнд ёсоор болжээ. 14-р ишлэлдэр нь тэгээд Бурхан өдрийг шөнөөс салгахын тулд окторгойд гэрэлтүүлэгчэд бий болог. Эдгээрээс тэмдэг, удирал, өдөр жилүүд бий болог. Бурхан бас амаараа айлтсан гэж гарч байгаа. Хэрэв бид 20-р ишлэлийг харах юм бол Бурхан уснууд амьтдаар дүүрч, жигүүртэн шууд газар дэлхий дээгүүр тэнгэр окторгойгоор нисэг гэв гэсэн байна. За ингээд 24-р ишлэлдэр нь Бурхан газар дэлхийн амьтдыг төрөл төрлөөр нь буюу мал адгуус, мөлхөгчд, газрын зэрлэг хараатныг төрөл төрлөөр нь бий болгог хэмээн айлдав. Тэр нь ёсоор болжээ гэсэн байна. Тэгэхээр Эхлэл номын 1-р бүлэгдэр өгүүлснээр Бурхан 6 өдрийн дотор амаараа айлдаж, гэрэл бий болог, окторгойг бий болгож, нар сар оддыг, далай ус хуурай газрыг, мөн өвт ургамал, бүхэл төрлийн жимс жимсгнүүдийг бүтээгээд мөн дээрэс нь амьдтыг төрөл төрлөөр нь бүтээсэн тухай гарч байгаа. Энэ бүгдийг бид түрүү унших юм бол Бурхан эдгээрийг амаараа айлдаж, тэрээр амаараа айлдахад бий болов гэж хэлсэн байна. Арай өөрөөр тань тайлбарлаж хэлэх юм бол Бурхан юу ч үгүй оргүй хоосноос орчлон ертөнцийг бүтээсэн гэсэн үг. Тэгэхээр оргүй хоосноос буюу юу ч үгүй хоосноос аливаа зүйлийг бүтээн гэдэг энэ санаа нь эх нехело гэдэг үгээр илэрхийлэгддэг байна. Энэ нь юу ч үгүй хоосон зүйлээс бүтээн бий болгосон, гаргаж ирсэн гэдэг санаа. Бурханы агуу гайхалтай хүч чадал нь түүний үгэнд оршиж байгаа. Бурхан үгээрээ айлтахад тэдгээр нь бий болсон. За гэтэл Бурхан Эхлэл номын 2-р бүлэг дээр хүнийг бүтээхдээ ямар арга ашигласан бэ гэдгийг бүгдээр хамтдаа харцгаая.
Эзэн бурхан тоо шорооноос хүнийг бүтээж амин амьсгалыг хамраар нүлээж оруулахад хүн амьд оршигч болжээ гэсэн байна. Бурхан өөрийнхөө гэр бусын хүч чадлаараа энэ дэлхий дээр бүхнийг бүтээгээд тэр өдхөө нар сар оддыг тэнгэр далаа ус тэдгээр дотор бүхнийг бүтээгээд харин хүнийг бүтээхдээ бурхан ямар нэгэн байдлаар хүн бий болог гэж хэлээгүй. Харин Эхлэл номын 2 дугаар бүлгийн 7 дугаар эшлэлээр хэлснээр бурхан хүнийг тоо шорооноос бүтээсэн баг. Тоо шорооноос бүтээж бурхан хүнийг бүтээхдээ гараа оролцуулсан. Тэгэхээр бурхан хүнийг бол үгээрээ бүтээгээгүй. Би таны нэг зүйлийг бодоод үзье гэж хүсэж байна. Бурхан хүнийг үгээрээ бүтээж болох байсан болов? Бурхан Адамыг бий болог гэж хэлэхэд Адам бий болж болох байсан болов? Мэдээж болно тийм үү? Бурхан хүн байтугай түүнээс асар том бүтээлүүдийг хүртэл бурхан үгээрээ бүтээсэн. Гэтэ бурхан яагаад хүнийг үгээрээ биш харин гараараа бүтээсэн юм бол? Бурхан хүнийг тоо шорооноос бүтээсэн гэж хэлж байна. Хэрвээ та бүхэн зуны дэлгэр сайхан өдрүүдэд хүүхдүүд гадаа толомын талбад эсвэл элсэн дээр тоглож байгааг харах юм бол шороогоор элсээр юм хийж бүтээж байгаа хүүхдүүд хизээс зогсож байгаад ч юм уу түүнийгээ хийдэг. Өвдгөн дээр өвдөлд сууж агаад тэгээд ханцуугаа хойш шамлж агаад ингээд бүтээлээ хийдэг шүү дээ. Мэдээж шороогоор ямар нэгэн зүйлийг хийж байгаа учраас өвдөг бохирдно, хувцас бохирдно, дээрээс нь гар бохирдно. Хүүхдүүдийн маань хумсны завсар хүртэл маш их шороо ороод гар нь бохирдсон байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бүгдээс харах юм бол бурхан хүнийг бүтээхдээ үнэхээр түүнийг гараараа бүтээхийг хүссэн баг. Үгээрээ эсвэл амаараа биш харин гараараа бүтээхийг хүссэн баг. Бурхан хүний биед хүрсэн. Тэгээд хамгийн гайхалтай нэг хэсэг нь юу гэхээр бурхан хүнийг тоо шорооноос бүтээгээд тэгээд хамарлуу нь амин амьсгалаа үлээсэн гэж хэлж байна. Хамарлуу нь амин амьсгалаа үлээнэ гэж хэлэхээр энэ бол бурхан бүтээсэн тэрхүү баримлынхаа хамарлуу маш ихээр ойртсон гэсэн үг. Хүмүүсийн хоорондын харилцааны зай гэж байдаг. Хүний хувийн орон зай гэж байдаг. Дотн биш хүмүүс бол гудамжинд ч юм уу хаа нэгтэй тааралдахдаа холоос бие биелүүгээ даллаад мэдлээд өнгөрдөг шүү дээ. Харин бие биетэйгээ тодорхой хэмжээний дотн найз нөхдүүд бол холоос бие бинийгээ хараад бие биелүүгээ дөхөж ирдэг. Тэгээ гар бариад ч юм уу хэрвээ үнэхээр дотн бол тэрвэрлдээд мэдчилдэг. Харин үнэхээр дотн хайр сэтгэлийн холбоотой ч юм уу ийм хүмүүс хоорондоо ямар дотн зайтайгаар харилцдаг вэ гэдгийг бүгдээрээ мэднэ. Тэр бурхан хүнийг бүтээгээд хамарлуу нь амин амьсгал үлээсэн гэдэг маань энэ маань бурхан хүнтэй үнэхээр дотн ойртож ирсэн. Бурхан гэр бий болог, бурхан амьтдыг бий болог, бурхан од нар сар эрхэс далаа тэнгисийг бий болог гэж зайнаас зөвхөн амаараа айлдаж хэлжсэн бол харин хүнийг бүтээгдэг бурхан гараараа бүтээгээд тэгээд хамарлуу нь амин амьсгалаа үлээхийн тулд хүн рүү ойртсон. Би том хүүгээ няраа хүүхэд байхад нь унтж байхад нь хамрын чимхэж тоглодог байсан. Тэгээд унтж байгаа хүүхдийн хамрыг ингээд чимхэхээр хэсэгтээ амьсгаа авахгүй байж байгаа. Тэгээд амаараа тургээд амьсгалаа гаргадаг. Тэгээд унтж байхнаас хүүтэйгээ ярьдаг байлаа. Одоо ч гэсэн манай хүү маань шинэ унтахтаа бол ярьдаг ийм рефлекстэй болсон. Ойр дотны хүмүүс бие биедээ бол маш дотноор хүрдэг шүү дээ. Хин нэгэн хүн таны хамранд танихгүй хүн шууд хүрээд хүрнэ гэж байхгүй. Харин ойр дотны хүн бол таны хамран дээр ямар нэгэн зүйл наалцсан байхад зөвшөөрөл авахгүйгээр хурж ирээд хамран дээр ч наалтсан зүйлийг авах ийм дотн харилцаатай болцсон байдаг. Бурхан болон хүн хоёрын тэрхүү анхны харилцааг та бүхэн төсөөлөд бодоод үзээрэй. Бурхан хүний хамарлуу нь амин амьсгалаа үлээхэд хүн амьд оршигч болж хүн нүдэ нээсэн. Хүн нүдэ нээгээд түүний харцанд нь түүний нүдэнд хамгийн түрүүнд харагдсан дүр төрх байсан бэхэр бурхан байсан. Тэгэхээр яагаад би та бүхэнд энэ бүгдийг тайлбарлаад байна гэхээр энэ түүх удаан үргэлжлэегүй. Эхлэл номын 3 дугаар бүлэг дээр хүн гим нүгэлд унж тэгээ бурхантай хамт байх ёстой байсан. Бурхантай ойр дотн байсан тэр харилцаанд нь сэв сууж бурханаас хагдсан байдаг. Энэ бол Эхлэл номын 1, 2, 3 дугаар бүлгээр гардаг хүний уналтын түүх. За тэгвэл бүгд хамтдаа Эхлэл номын 1-р бүлгээс эхлэн Библийн хамгийн ихний түүхийг судалсан бол одоо бүгдээр Шинэ гэрээний хамгийн ихний номны ихний бүлгийг уншицгаая. Бүгдээр Матай номын 1-р бүлгээс уншина. Матай номын 1-ийн 23 дугаар ишлэлдэр харагт тун онгон бүсгийн хүүхэдтэй болж хүү төрүүлнэ. Тэгээд тэд түүнийг Имануэль орчуулбал бидэнтэй хамт буй бурхан гэж нэрлэнэ гэсэн юм а гэж. Мэдээж энэ бол Тэнгэр элч Габриэл Йосеф дээр болон Майр дээр ирж тэднийг хүүхэдтэй болсон Йосефийг удахгүй аа болон мөн Майрыг хүлэмжтэй болсон гэдгийг хэлээд тэгээд тэрхүү хүүхдэд ямар нэр өгөх вэ гэдгийг зааж өгсөн байна. Түүнийг Имануэль гэж дуудана гэж хэлсэн. Орчуулах юм бол
бидэнтэй хамт буй Бурхан. Хэрэв та нар анзаарч байгаа бол энэ Иммануэль гэдэг нэрний одоо төгсгөлд гарч байгаа Эл гэдэг үг бол Библийн олон бааtruуд болон олон газрын нэрэнд бас ордог. Эл гэдэг бол бидний итгэдэг ертөнцийн эзэн мөнхийн эцгийн нэр юм байна. Элохим гэдэг нэр. Энэ нэр бол Библиэлд дурддагцснаар 2500 удаа хуучин гэрээн дээр дурддагддаг гэж тоологдсон байдаг. Тэгэхээр Эл гэдэг энэ нэр орсон Библийн маш олон одоо нэрс байдаг. Тэгэхээр тэдгээрээс би та бүхэнд цөөхөн эдийг дурдъя. Хамгийн ихнийх нь Даниэл гэдэг нэр байна. Даниэл гэдэг нэр маань Бурхан бол миний шүүгч гэсэн утгатай үг байгаа. Тэгэхээр Даниэл гэдэг нэрний арын Эл гэдэг бол Бурханыг хэлж байгаа. Мөн Изекэл гэдэг нэр байна. Изекэл гэдэг маань болохоор Бурхан хүчтэй болгодог гэдэг утгатай. Мөн Габриэл гэдэг нэр байна. Энэ маань Бурханы хүн гэсэн утгатай үг байна. Мөн дээрэс нь Михаил гэдэг үг байна. Михаил гэдэг энэ нэрний утга нь хэн Бурхантай адил вэ гэсэн утгатай. За мөн Йол гэдэг нэр байна. Тэр Йол гэдэг нэрний маань гол утга санаа нь болохоор Яхова бол Бурхан гэсэн утга санаатай. За дээрэс нь хэрвээ сая бид тавхан анзаарсан бол Эл гэдэг үг маань нэрнийх нь төгсөлд орсон бол мөн эхлэлд нь орсон нэртэй хүмүүс байдаг. Та бүхний сайн мэдхээр Илиягийн нэр байна. Илиягийн нэрний утга бол Яхова бол Бурхан гэсэн утгатай. Мөн Илиша байна. Илиша гэдэг маань болохоор Бурхан авардаг гэсэн утгатай байна. Мөн дээрэс нь Элиезар гэдэг нэр байна. Элиезар гэдэг нэр бол Бурхан тусалдаг гэдэг утгатай. Бид бүхний сайн мэдхээр Иохан Баптистийн ээжийн нэр болох Элизабет гэдэг нэр байдаг. Элизабет гэдэг маань болохоор Бурхан бол миний андгай тангараг гэсэн утгатай нэр байна. За гэх мэтчлэн Библиэлд маш олон энэ Эл гэдэг Бурханы нэр орсон олон одоо нэрс, олон хүний нэр, газрын нэр байдаг. За эдгээрийн дотроос хамгийн онцлог нэг нэр бол Бурханы өөрийнх нь нэр Иммануэль. Иммануэль гэдэг маань болохоор Бурхан бидэнтэй хамт. Тэгэхээр Эхлэл номны 1-р бүлгээр Бурхан хүнийг анх бүтээхдээ түүнтэй ойр байж, түүнтэй дотн байж, түүнтэй хамт байхыг хүсэж бүтээсэн гэдгийг бид нар харсан. Тэгвэл Матай номын 1-р бүлгээр Есүсийг энэ дэлхий дээр ирэхдээ түүнийг юу гэж дуудах вэ гэхээр Иммануэль гэж дуудсан буюу Бурхан бидэнтэй хамт байх болно гэж одоо нэрлсэн баг. За ингээд одоо бүгдээр хамтдаа Библийн хамгийн сүүлчийн ном болох Илчилт ном. Тэр дотроо Илчилт номын 21-р бүлгийн 1-р эшлэгийг уншицгаая. Би шинэ тэнгэр шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр анхны газар нь өнгөрөн одож тэнгис байхгүй болов. Ариун хот шинэ Иерусалимын нөхөртөө очихор гойсон сүт бүсгүй мэд бэлтгэгдэн Бурханаас гарч тэнгэрээс бун ирэхийг би харлаа. Синтинээс чанга дуу гарахыг би сонсов. Харагтун. Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэр түүний ард түмэн болж Бурхан өөрөө тэдний дунд байж тэдний Бурхан болно гэж хэлсэн байна. Библи гэдэг ном маань дуусахтаа буюу яг л бид нар кино үзээд хамгийн төгсгөлд нь гол дүрийн жүжигчид, найруулагчид киног одоо бүтээхэд оролцсон бүх хүмүүсийн нэр гардаг шүү дээ. Яг л үүнтэй ижилхэн Библийн ном маань дуусахтаа гол одоо дүгнэлтээ хийж байгаа. Энэ нь юу гэхээр Дивааж, шин тэнгэр шин газрын тухай. Илч Иохан Патмос арал дээр цөллөгөнд байхдаа Бурханы илчилтээр шин тэнгэр шин Дивааж үдсэн баг. Шин Иерусалимыг яг л нөхөртөө очихоор гойсон сүт бүсгүй мэд бууж ирэхийг харлаа гэж хэлсэн. Үнэхээр гайхалтай зүйлийг харсан. Ингээд түүний үзэгдэл шинэ Иерусалим хот ямар байх вэ? Ямар хаалгатай, ямар өнгө үзэмжтэй байх талаар яриаггүй. Харин түүний онцлсон хамгийн чухал зүйл нь тэрээр 3 дугаар ишлэл дээр 3 удаа Бурхан хүмүүсийн дунд байна. Дунд байна. Өөрөө дунд нь байж тэдний Бурхан болно гэж хэлсэн байна. Тэгэхээр одоо бүгд нэг 3 хэсгээс уншсан Библийн ишлүүдэд нэгтгэхэд нэг харцгаая. Эхлэл номын 1-р бүлгээс эхлээд Бурхан анх хүнийг бүтээхдээ үгээрээ, зайнаас биш, харин гараараа бүтээж, Бурхан хүний хамарлуун амин амьсгалыг оруулан түүнтэй ойр дотн байж, түүнтэй хамт байхыг хүссэн. Харамсалтай нь хүн гим нүгэл унсан баг. Ийхүү Бурхан хүнийг аврах авралын төлөвлөгөөгөө танилцуулж энэ дэлхий дээр Иесусыг илгээсэн байна. Иесусыг энэ дэлхий дээр илгээхдээ түүнийг хүмүүс юу гэж дуудах вэ гэхээр Иммануэль буюу бидэнтэй хамт буй Бурхан гэж дуудана гэж хэлсэн. Ингээд Иесусийн дагалдагч Илч Иохан Илчилт номын 21-р бүлэг дээр үзэгдэл үзэхдээ шин тэнгэр шин газар буюу Бурханы байгуулах шин дэлхийг хараад түүнийг онцлохтой тэр шин дэлхийн хамгийн гол онцлог нь Бурхан хүнтэй хамт байх болно гэж. Бурхан өөрөө хүмүүсийн дунд нь байх болно гэж хэлсэн байна.
Тэгэхээр Библийн бурхан бол үнэхээр гайхалтай дүрслэгдсэн бурхан. Энэ дэлхий дээр байдаг бусад шашны номлогчид болон бусад шашны номонд гардаг тэр бурхад бол Библийн бурханаас тис ондоо юм. Хэрвээ та бүхэн исламын шашныг харах юм бол тэд бурхан дээр очихын тулд өөрсдөө мөргөж, сөгдөж, тэд бурхан таалагдахын тулд өөрсдөө хичээдэг. Хэрвээ буддын шашныг та бүхэн харах юм бол тэд бурхаддаа таалагдахын тулд бурхаддаа өргөл барьц өргөж, тэд бурхад дээр өөрсдөө очдог. Харин бидний итгэдэг Христ итгэлийн хувьд, бидний итгэдэг Библийн бурханы хувьд бурхан өөрөө хүнийг аврахын тулд өөрөө ирсэн. Бурхан өөрөө ирэх хэрэгтэй өөрөө өвдөглөж суугаад, өөрөө хүний төлөө гараа оролцуулж хүнийг бүтээгээд, өөрөө хүн болж энэ дэлхий дээр ирж амиа өргөөд, тэгээд мөнхөд энэ бүтээлтэйгээ мөнхөд амьдрах зорилготойгоор дахин ирэх болно гэж хэлсэн байна. Амен. Тэгэхээр Библийн гол санаа бол бурхан бидэнтэй хамт байхыг хүсдэг юм. Хэрвээ хэн нэгэн хүн танаас чиний уншдаг Библи ямар зорилготой бичигдсэн юм бэ? Христ итгэгчдийн судалдаг Библи гэдэг судар юуны тухай гардаг юм бэ? Гол санаа нь, гол зорилго нь юу юм бэ гэж асуувал та хариултыг нь мэддэг байх хэрэгтэй. Библийн гол санаа бол, Библийн гол зорилго бол хүн төрлөختөнд өгөгдөлтөө бурхан хүнтэй хамт байхыг хүсдэг учраас Библи өгсөн. Та Библийг уншиж судалснаар, та Библиэд итгэснээр энэ бүхэн боломжтой бол. Библигүйгээр, бурханы үггүйгээр энэ бүхэн боломжтой болох ямар ч боломжгүй. Тэр Иохан номын 15:15 дахь бүлэгдэр өгүүлснээр ертөнцийн эзэн Есүс бидэнд та нар дахин боол гэж дуудагдахгүй. Та нар нэгэн цагт гин нүглийн боол байж, гин нүглийн боолчилд байсан байна. Харин энэ өдрөөс эхлээд би та нарыг анд нөхтөө гэж дуудана. Яагаад гэвэл боолууд нь эзнийхэн юу хийж байгааг мэддэггүй юм аа гэж хэлсэн. ертөнцийн эзэн Есүс таны анд нөхөд, таны найз байхыг хүсдэг гэж хэлсэн. Өөр ямар ч шашинд бурхан нь хүний найз, хүний анд нөхөр болж өөрийгөө дорд болгох ийм үзэл санаа, агуулга, ийм мэдээ байдаггүй. Зөвхөн Христ итгэлд, зөвхөн Библи судартал энэ гайхалтай мэдээ байдаг. Тийм учраас бидний итгэдэг бурхан бусад бурхтаас ондоо юм. Тийм учраас Библи дэх бурхан бусад бурхтаас ондоо юм. Өнөөдөр бид нар бурханы авралын төлөвлөгөөнд багтсан, түүнээр аврагдсан түүний охид хөвгүүдийн хувьд ертөнцийн эзэн аврагч Иесус Христ бол бидний сайн найз юм. Бидний дуулдаг нэгэн дуу байдаг шүү дээ. Бидний нүглийг үүрэгч Иесус ямар сайн найз вэ? Тийм ээ. Үнэхээр бидний хамгийн гайхалтай найз бол Иесус юм. Тэр энэ дэлхий дээр ирэхдээ бидэнтэй мөнхөд хамт байхаар сонголтыг хийж ирсэн. Тэр бидэн дээр ирэхдээ өөрөө Имануэль болж ирсэн. Тэр бидний дунд байхаар ирсэн. Ирээдүйд ч гэсэн тэр дахин ирээд биднийг мөнхийн устай аваачихта бидэнтэй мөнхөд амьдрнаа гэж амласан байна. Ингээд төгсгөлд нь би танаас хоёр асуултыг асуумаар байна. Та бурханд илүү таалагдахын тулд ямар нэгэн зүйлийг хийж чадах уу? Ямар нэгэн зүйлийг та хийвэл бурхан таныг өнөөдөр хайрлаж байгаас илүү хайрлах болов? Харин сүүлчийн асуулт бол та бурханаар арай бага хайрлагдах ямар нэгэн зүйлийг хийж чадах болов? Та ямар нэгэн зүйл хийчвэл бурхан таныг өнөөдөр хайрлаж байгаас бага хайрлах болов? Энэхүү асуултыг би өөрөөсөө 2 удаа асуухтаа хоёуланд нь би үгүй гэж хариулсан. Бид юу ч хийсэн, юу ч сайнаар хийсэн бурхан биднийг өнөөдөр хайрлаж байгаас илүү ихээр хайрлахгүй. Мөн бид амьдралдаа юу ч муугар хийсэн бурхан биднийг өнөөдөр хайрлаж байгаас багаар хайрлна гэж байхгүй. Энэ хайрыг Библиэлд хэлэхдээ нөхцөл заадаггүй, хувиршгүй, үрд мөнхийн хайр гэж хэлдэг. Есүс хэлэхдээ анд нөхдийнхөө төлөө амиа өгөх шиг агуу хайр байхгүй гэж хэлсэн. Тэр бидний жинхэнэ анд учраас тэр танд хайртай. Бурхан таны өөр нэг хувилбарыг бүтээж чадах болов? Үгүй. Бурхан чадна л да. Яг тантай адилхан ижил дүр төрхтөө, ижил өндөртөө, ижил царайтай хүнийг бүтээж чадах баг. Гэхдээ өнөөдрийн байгаа таныг бурхан илүү сайнаар бүтээж чадахгүй. Ягаад гэвэл та бол бурханы цорын ганц хамгийн шилдэг хувилбар. Яг л дээр үед зургийн аппаратаар бэлдэж байгаад ганцхан дардаг байсан яг тэр үе шиг. Та бурханы хувьд цорын ганц хамгийн шилдэг бүтээл. Тийм учраас өнөөдөр би танд хэлмээр байна. Та бол үнэхээр хайрлагдсан нэг. Та бол үнэхээр хайрлагдсан найзтай нэг. Библи судар бичигдсэний гол зорилго нь бурхан хамт байх зорилготойгоор бүтээсэн тэр хүнтэйгээ үрд мөнхөд хамт амьдрахын тулд энэхүү номыг хүн төрөлтөнд өгсөн. Бурхан өөрийн хүнийг бүтээсэн анхны зорилгоос нэг хоромж, нэг сөмж хоошоо ухраагүй гэдгийг
биеийн ташрам танд тагчилмаар. Тэр зорилгодоо хүрэх болно. Тэр бидэнтэй үрд мөнхөд хамт байх болно. Тийм учраас би танд уриалж байна. Та өнөөдөр түүнтэй хамт байх шийдвэрийг дахин гаргаарай. Мөнхийн улсад түүнтэй уулзаж, түүнтэй мөнхөд амьдрах тэрхүү шийдвэрийг, тэр сонголтыг өнөөдөр хийгээсэй гэж хүсэж байна. Тэр бидний төлөө ирсэн. Яг л бүтээгч нь хүнээ бүтээхийн тулд өвдөгдөөрөө сөгдөн хүний гараа оролцож бүтээсэн шиг аврагч бидний гим нүглээс аврахын тулд өөрөө доош бууж ирж тэгээд загалмай тэр цовдлогдож тэрхүү хадаасыг авсан. Есүсийн гаранд тэрхүү таны авралын бэлэг тэмдэг болох тэр хадаасны орон одоо ч гэсэн би. Тэр танд хайртай, тэр таны сайн найз юм шүү. Аврагч эзэн бурхан Есүс минь та биднийг аврах авралын төлөвлөгөөндөө итгэмжтэй бөгөөд дуулууртай байж энэхүү төлөвлөгөөгөө тун удахгүй бүрэн гүйцэд хэрэгжүүлэн өөрийнхөө хайртай хүүхдүүдийг, аврагдсан хүүхдүүдийг мөнхийн улстай байцгаар залран ирэх гэж байгаад баярлалаа. Өнөөдөр бид зүрх сэтгэлдээ шийдвэр гаргаж эзэн Есүс таныг миний хамгийн сайн найз, хамгийн сайн анд нөхөр юм хэмээн хүлээн зөвшөөрч дахин нэг удаа таныг зүрх сэтгэлдээ урахыг хүсэж байна. Энэ бүгдийг бидний сайн найз Есүс таны нэрээр залбирanгуйлаа. Амен. За ингээд эх 7 хоногийнхаа сургаал номлолоор иргэн уулзцгаая. Амралтын өдөр аяг тухта сайхан гөрүүлээрэй. Бурхан та бүхнийг ивэх болтугай.